Та өнөөдөр хүүхэдтэй үлгэр уншиж өгсөн үү? Энэ асуулт энгийн мэд санагдавч үнэндээ таны байсан тэр нэг үлгэр хүүхдийн тархийг, сэтгэлийг нь өдөр бүр хөгжүүлж байдаг. Сарны доорх шувууд намуухан дугаардуулж байна. Салхи сэвэлзэн жижигхэн бамруулж унтгаар хөвтлээ. 1 2 3 нэрэлээ. Хүүхэд үлгэр сонсох үед хэл яриа нь бажиж, төсөөлн хязгааргүй болж сэтгэл хөдлөлөө таньж бусдыг ойлгож сурдаг. Харин үлгэр доторх үйл явдлыг дагаж сэтгэн бодох, шалтгаан үр дагавар ойлгох чадвар нь ч үсэн нэмэгддэг. Үлгэр бол зүгээр л нэг унтахын өмнөх зугаатай түүх биш. Энэ бол таны хүүхдийн эко сэтгэлгээ, үг хэл, хүмүүжил бүгдийг нэг дор хөгжүүлдэг эд шид. Тиймээс өнөө орой та үлгэрийн номоо нэгээрэй. Тэр таны хүүхдийн амьдралын хамгийн үнцэнтэй хоромж байж мэднэ. Хэрв та хүүхэдтэйгээ өдөр бүр үлгэр унших зуршлыг бий болгохыг хүсэж байвал Planifest дижитал төлөвлөгчийг сонгоорой. Үлгэрийн агуулга хүүхдийн сэтгэл, асуулт, хариулт, экосистем зураглал. Дэг нь оромтойгоор тэмдэглэж бүтээлчээр хөтөлж хүүхдийн хөгжлийг өдөр бүр харах боломжтой. Planifest-ийг ашиглаад үлгэр унших цагийг хөгжлийн цаг, хайр мэдрүүлэх цаг, амттай хүсэх цаг болгон аваарай.